Арван аймгийн дулааны асуудлыг шийднэгээ Солонгосын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Эксим банк нь шийдсэн. Гэтэл тэндээс гүйцэтгэх чалгаруулах ажил зохион байгуулагдсан. Арван аймгийн дулааны станц дөнгөж эхлээд зогсцсон. Зарим аймаг дээр нэг 40 төвтэй гэж ярьдаг, зарим дээр 20 гаруй 30 төвтэй. Тэгээ бид авч ашигласандаа хүү төлж байгаа, авч ашиглаж чадаагүй байгаадаа хураамж төлж байгаа. Энэ биднээс болоогүй, Солонгосын талаас болоод байгаа. Тийм учраас энэ авч ашиглаагүй зээл мэйл гэдэг юм уу, эсвэл дуусаагүй үйлдвэрлэлд аваад ашигласан зээл мэйлд хүү хураамж төлдөг асуудлыг зогсоомоор байгаа мó. Яг нарийнда энэ асуудлыг ер нь хаана нэлээд нухацтай ярьж хариуцлагын асуудлыг зөв талд нь гаргаж шийдэхгүй бол энийг хий төлөлтүүд үүсээд яваад байх магадлал үүсээд байна. Тийм учраас энэ олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авч ашиглаж байгаа зээлийн хөрөнгийг зээлжүүлэгч тал бас өөрөө хариуцлагаа үүрч өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж байгаа бол тэр хүү хураамжийн асуудал нь зогсдог гэтэр ийм хилцээр юмнуудыг цаашид бодож хийхгүй бол болохгүй нэ. Энэ тал дээр ямар байр суурь байна уу? Солонгосын тэр асуудал ер нь одоо ямархуу төвшөндөө яригдж ямар шийдэл дээр хүрч байна вэ? Энэ 10 аймаг чинь яг тэр дулааны станцын ашиглалтанд орох цаг хугацаатай тохируулаад орон сууцчлуулах үйл ажиллагаагаа, үйлдвэржүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд хувийн хвшлийнхээ хөрөнгө оруулалтуудыг татаад ажилд нь оруулсан байгаад байдаг. Зарим барилга байгууламжууд нь ашиглалтанд ороод дулаангүй зогсох байдалд хүрэх гээд байна. Тийм учраас одоо энүүнийг ашиглалтанд орох хүртэл хугацаанд тэр аймагуд дээр бий болсон бүтээн байгуулалтуудыг ашиглах бололцоог нь одоо бий болгож нэмэлт их үүсвэр гаргаж одоогийн байж байгаа станцуудыг нь түр хугацаанд нэмж тоноглож ажилуулах хэтэр бололцоог одоо юу гэж харж байгаа вэ эрчим? За 10 аймгийн дулааны станц төслийн сонгон шалгаруулалтыг манай эрчим хүчний яамн дээр 2021 онд хийсэн байна лээ. 2 удаа зарлаад оролцохгүй байсан, 3 дахь удаа зарлаад Бөхсөн инженер гэдэг нэг л компани орж ирсэн ийм нөхцөлтэй. Ингээд зарлуулсан юм байлаа. Тухайн үед нь би бол эрчим хүчний сайдаар томилогдоогүй байсан ийм байдалтай байгаа гэдгийг бас хэлье. За Солонгосын 10 аймгийн дулааны станцын тухайд бол Солонгосын Эксим банкны экспортын зээл учраас зөвхөн тэр зээлийн эргэгийн нөхцлөөрөө Солонгос компаниудын дунд тендер зарлах ийм нөхцөлтэйгээр олгогдсон зээл байна. Энэ дагуу 2021 онд тендер зарлагдаад Бөхсөн инженер гэж компани шалгараад түүнээс хойш ингээд ковид моёд гэдэг янз бүрийн байдлаар хүндэрч явсаар байгаад сая 2025 оны 4 дугаар сард энэ компани Солонгостой дампуурлын тухай одоо хамгаалтанд амрагдах ийм хүсэлтийг гаргажээ. Солонгосын аж ахуйн нэгжүүдийн дампуурлын тухай хуулиар шүүхийн шийдвэр гарна, эрх хүлээн авагч томилогдно. Дараа нь энэ томилогдсон эрх хүлээн авагч энэ компаниудыг хэрэгжүүлж ясан төслүүдийг ирэмблээд аль нэг нь явуулах уу, аль нэг нь явуулахгүй байх уу гэдэг мөнгө урсгал дээр дампуурал дээр нь арай гайгүй хөлбөрийн сонгодог ийм зарчимтай байна. Энэ 6 дугаар сард Солонгосын тэр захиргааны гэргийн шүүхийн хурал шийдвэр нэгдэлтэй гараад энэний дараа шинээр томилогдсон эрх хүлээн авагчтай бид нар энэ төслийн хувь заяаг шийднэ. Энэ процессыг хүлээхгүйгээр бид нар Солонгосын Эксим банкны төлөөлөлтөд 2 удаа уулзалт хийсэн. Монгол улсад сууж байгаа Солонгос улсын элчин сайдчинд идэвхтэй оролцоод явж байгаа. Яг таны яриад байгаа энэ Солонгосын талын буруугаас шалтгаалаад зээлийн хөө гүйж байгаа энэ нөхцөлд бол энийг зогсоох ийм хэлцээр явуулъя гэж байгаа. Гэхдээ энэ захиргааны гэргийн шүүхийн шийдвэр аль нэг гараад энэ компани гүйцээх үү эсвэл энэ компани хэрэгжүүлсэн төслийг удаа багаагаар нүнлээд үлдэх одоо ажлынх нь объем хэсгээр нь шинээр тендер зарлах уу гэдэг энэ хоёр сонголтын одоо өмнө байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг харж байгаад бид нар нэгдэлтэнд гарах юм л зүйл болж байна. Харамсалтай зүйл байна. Ийм чадвар муутай компани шалгараад ийм байдалд орсон. Монголын талаас авч хэрэгжүүлэх захиалагчийн бүх үүргийг эрчим хүчний яам, сангийн яам бол ямар нэгэн тийм тоглолтол гажуудал байхгүйгээр гэрэн заасан үүргийн дагуу хэрэгжүүлээд явж байгаа. Чойжсрын сайдаас тодруулах юм. Энэ Солонгосын талын хийж байгаа хөрөнгө оруулалт удах тусам энэ аймагуудын хөгжил чөдөр болоод байна. Тийм учраас энэ аймагуудын одоо байж байгаа станцыг нэгэн тэхлүүлсэн энэ бүтээн байгуулалтууд нь шаардлагатай эрчим хүчний их үүсвэрийн дулааны их үүсвэрийг өгч чадах өргөтгөлийг хийж өгөх одоо болцоо байна уу? 2100 айлын орон сууцны хороол явагдсан байна. Хэд хэдэн үйлдвэрийн ажлууд явагдсан.
За удирдлагын шинэ асуулт нэмээд хариулъя. Удах тусам улам хүндэрнэ. Одоо байгаа огсроод орхицсан каркас төмөр одоо эдлүүд бол муудах юм эрсдлүүд бий. Төслийн нэгж болны эрчим хүчний яамнаас бид нар энийг ямар ч байсан консервац татгалахад тодорхой хэмжээний хамгаалтын арга хэмжээд аваад явж байгаа. Одоо энэ 6 дугаар сар гэдэг чинь одоо удахгүй гарч байгаа. Учираас ойрын ирээдүйд бид нар нэгдэлтэнд гарах юм шаардлага байна. За энэ төсөл хэрэгжихгүй болсон тохиолдлууд бид нар төсвийн мөнгөөр энийг гүйцэх болцоо байхгүй. Нэгэнт Корея Экзим банктай зээлгэлж гэсэн учраас энэ төслийг бол тэр Корея Экзим банктанд дуусгахаас ундаа аргагүй. Таны хэлээд байгаа хувьлын тухайд бол төсвийн орон зай ямар гарах нь бид нар мэдээж энийг судлаад сангийн яамд хөргүүлнэ. Сангийн яам маань сая өнөөдөр дөнгөж сая бидний энэ юм төсвийн Кореяга батлуулчлаа шүү дээ. Тэнцэх хөгжлийн яам батлуулаад та. Энэ хязгаар дотор энэ эрчим хүчнийхээ салбар үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх дамжуулах чиглэлийнхээ асуудал руу шуурхай хөрөнгө оруулалт хийж байж энэ үндэсний аюулгүй байдлаа чангах тэр бусад салбаруудынхаа хөгжлийг тэтгэгч тэр энэ асуудал руугаа бол нэлээд онцгой анхаарч ажиллах ёстой. Магадгүй энэ цаг үе энэ эрчим хүчний салбар дахиу бүтээн байгуулалт хийх тийм цонх үе байж мэдхээр харагдаад байгаа. Миний бодлоор бол эрчим хүчний нүүрсний гадаад зах зээлийн үн тийм өндөргүй байна. Эрчим хүчний нүүрс бидэнд ариун нөөц байгаад байна. Энэнийг төссөн станцууд байгуулах, дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах, улмаар эрчим хүч экспортлагч орн болох энэ зорилт руугаа ер нь жоохон нөөцөн ахиу хуваарлаж зүтгэж ажиллах нь зүйтэй гэсэн ийм бодол санаатай байгаа.